За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За ажил эрхлэлтийн орлогын түвшнийг нийт хүн амын 7 тэрбум хүнний 4 ангилж авч үздэг юм байна. За энэ маань болохоор Баян аав ядуу аавын Роберт Кийосаки гэдэг номон дээр маш энгийн байдлаар тайлбарласан байдаг. За миний хувьд бол өмнө бага ангидаа, дунд ангидаа, их сургууль байхдаа амьдралаар гаргачихсан энэ талаараа мэдээгүй явж ирсэн. Тэгэхээр та бүхэн маань одоо энийг уншаагүй бол уншаарай. Тэгээд өөрийгөө бас аль төвшөнд би ажиллаж амьдраад байгаа юм бэ гэдгээ мэдэж аваарай гэж хүсье. За нэгдүгээр төвшөнд нь бол хүсний ажилтан. Та бусдын төлөө ажиллаж байгаа бол хүсний ажилтнаа багтдаг юм байна. Хувийн төвийн хамаагүй. Та өнөөдөр захирал, менежер, ажилтан, цэвэрлэгч, жолооч хийж байгаа бол хүсний ажилтан. Бүгд адилхан. Яагаад гэх юм бол бүгдээрээ тогтмол цалинтай, тогтмол цагтай, хийх юм тодорхой бүх зүйлийнхаа төлөө зарцуулж байгаа. Ингэж байж байгаад бүх хэвшмэл байдалд орсон байт юм байна. Ажил гэр гэж явсаар байгаа. За энэ төвшний байгаа хүмүүс маань орлого нь 100% өөрөөс нь хамаарч байдаг. За дараагийнхан төвшнийх бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Эдгээр маань хэдийгээр эзэн боловч маш их цагаа бас мөнгөний төлөө зарцуулдаг. Магадгүй өглөө 10-аас орой 10 цаг ч юм уу, өглөө 6-аас орой 9 цаг хүртэл ажилладаг ч юм уу, тийм ээ. Ийм цагийн хязгааргүй ажиллаж байдаг. За мөн орлого нь бол 100% өөртөөс нь хамаарч байдаг. За жишээлбэл одоо нэг дангууны эзэн байлаа гэж бодоход том дангууны эзэн, тийм ээ. Тэр хүмүүс өөртөө бараагаа татаа авалтаа хийн, өөртөө худалдагчаа хийн, өөртөө санхүүгээ зохицуулна, өөртөө сонголтоо хийн гэдэг маш их ажлыг өөрсөндөө үүрч ажиллаж байдаг. Бусдад үүрэг хариуцлага чаддаг хүнээр нь хийлэхийг итгэлцэл байдаггүй. Ийм төвшний одоо жижиг дунд бизнес эрхлэгчид маань байдаг юм байна. Ингээд том бизнес эрхлэгчид гэдэг маань болохоор бүтцийг бий болгосон, багийг бий болгосон, системийг бий болгосон хүмүүс маань мөнгө гэдэг зүйлийг бүрдүүлж яадаг. Харин тэр эзэн гэдэг маань бол аль хэдийн чөлөөлөгдсөн байдаг. Чаддаг хүнээр нь ажлыг хийлгдэг. Борлуулалтын менежерийн дарга навчраа тавьчихдаг, санхүүгийн албаны дарга навчраа тавьчихдаг, маркетингийн албаны дарга навчраа тавьчихдаг. Чаддаг хүнээр нь хангалттай хөлсийн нөгөөд ажиллуулж чаддаг юм том бизнес. За хөрөнгө оруулалтын сектор бас аль хэдийн мөнгөө дуудаж чаддаг. Энэ маань болохоор хувьцааны бизнес, за мөн үйл хөдлөлийн бизнес энэ салбарууд. За том бизнес, хөрөнгө оруулалтын бизнес эрхлэгчдэд бол аль хэдийн санхүүгийн эрхчлөлөнд төрсэн юм хүмүүс байт юм байна. Ажил гүйцэтгэлийн хувьд ерөөсөө 10% гүйцэтгэдэг. Тухайн эзэн гэдэг хүн маань магадгүй энэ 10%-аа шийдвэр гаргах, эсвэл хөрөнгө оруулалтанд хөрөнгө оруулах гэх мэтчил оролцоо байж байдаг. Бусад үед бусад хүмүүс нь гүйцэтгэж байдаг юм байна. За эсвэргээрээ нийт хүн амын орлого ашигын 90-95% бүрдүүлж байдаг юм байна. Нөгөө эздүүд маань. За эсрэг талд байгаа хүсний ажилтан жижиг дунд бизнес эрхлэгчид маань ажил гүйцэтгэлийн 90-90%-ийг зарцуулж байдаг тийм маш их ажиллаж байдаг, маш их завгүй байж байдаг, татвараа маш өндөр төлж байдаг. Гэтэл ашиг орлогынх нь ерөөсөө бүрдүүлэлт нь 5-аас 10% бүрдүүлдэг юм байна гэсэн ийм дүгнэлт байдаг юм байна. Тэгвэл та бүхэн маань өнөөдөр би яг аль төвшөнд ажиллаж амьдарч байгаа юм байна. Тэгвэл гарц гаргалгаа нь юу юм бэ? За магадгүй эдийн засгийн 5 жилийн дараах үзүүлэлт нь долларын өнөөдрийн хойш 2700 байгаа. Магадгүй 4000 хүрчлээ. Таны өнөөдрийн авчгаа сая төгрөг 4 дахин 4 сая төгрөг болохгүй нь ойлгомжтой тийм ээ? Тогтмол байж лээ. Гэтэл доллар чинь хойш хэд дахин өсчлөө. Бүх хамаг юмны үнэ нь өссөн. Нөгөө нэг сая төгрөгөндөө та 20%-ийнхаа татварыг төлж чинь. Тэгээд одоо амьдрах баталгаа санхүүгийн эрсдэл маань юу билээ? Тэгвэл давхар орлого олох дээрээ гарц юу байгаа юм бэ гэдэг дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ. Тэгвэл танд бас боломж байхгүй ш байна. Та чаддаг зүйлээ, өнөөдрийнх хийж байгаа зүйлээ. Магадгүй нэг бол таны өөрийн гэсэн зүйлээ. Онлайн, интернетийн орчинд цаг гаргаж мэдээж 8 цаг ажилладаг, 10 цаг ажилладаг. Тэрнээс хэдэн цагт нь би тэр зүйлийг хийж болох вэ гэдэг дээр цаг гаргаад өөрөө чаддаг зүйлийг онлайн орчинд ажиллаж өөрийнхөө орлогыг бий болгох тийм ээ. За жижиг дунд бизнес эрхлэгчид маань мөн адилхан магадгүй та 5 жилийн өмнө таны энэ яг хийж байгаа
зангууны бизнес чинь маш их ашиг үр өгүүлж өгчсөн. За сүүлийн тэгвэл 5 сарыг та дүгнээд үз. Яг өмнөшгөө өгч чадчихэв үү? Гаццсан байна уу? Зогсцсон байна уу? Орлого нь яг өмнөшгөө байж чадахгүй байгаа бол дараагийн таны тэгвэл 5 жил 10 жилд энэ бизнес чинь яаж харагдаж байна танд? Тэгвэл гарц нь яг юу байгаа юм бэ? Бүх хүмүүс л өнөөдөр интернетийн 900, онлайны 900 бүх хүмүүс л ярьж байгаа. Тэгвэл та яагаад өнөөдрийнхөө хийж байгаа бизнесийг онлайн бизнес руу шилжүүлж болохгүй гэж? Мэдээж танаас шин зүйл хийхэд суралцсан, судална, хэрэгжүүлнэ. Зэрэгцэж бизнесээ баланслаа явах юм бол магадгүй таны өнөөдрийн ихэлсэн онлайн бизнес 5 жилийн дараа одоо хийж байгаа бизнесээс илүү ашиг бодлоготой байх магадлалтай байгаа тийм ээ. Тэгэхээр та бүхэн маань энэ бүгд дээр дүгнэлт хийгээд орлогоо ер нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээрээ бүгдээрээ нэг дүгнэлт үздэскээрэй гэж хэлмээр байна. За энэ видео маань таалагдсан бол лайк, шеэр, subscribe даха бүү мартаарай. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.